Please allow me to introduce the one and only Pennywise the Dancing Clown. Hiya, kiddos! Халууны баяраас хойш 7 хоног бүр гарч нийт 8 анги үргэлжилсэн It Welcome to Derry цуврал эцэст нийгэм дуслаа. Цувралын үед маш амжилттай болж эхний ангийн цацгсан даруйда HBO Max дээр 3 өдрийн дотор 5.7 сая үзэлтийг авч хамгийн их үзэлттэй нээлтийн үзүүрээр 3 ч ихссэн. Нэг болон 2 дугаар байранд мэдээж House of the Dragon, The Last of Us цувралууд бий. Энэ гэхдээ хий хоосон хайп дээр сүрэлсэн статистик огт байгаагүй. Үнэхээр л маш сонирхолтой, чанартай цуврал болж 8-7 хоног үзэгч биднийг дэлгэцнээс сууж чадсан. Магадгүй энэ амжилт нь дараагийн сизнийг хийх өрнж байх боломжтой. Одоогор шинэ бүлэг хийх талаар албан ёсны мэдээлэл гараагүйч үйл явдал, зохиол, мөн цаг хугацааны хувьд ямар байх боломжтой вэ гэхээр аль хэдийнэ интернетээр дарахжээ. Тэгэхээр It кино болон Welcome to Derry цувралыг хамгийн сонирхолтой болгож байгаа зүйл нь гол эсрэг дүр бүжгэлдэг алиалагч Pennywise. Гэхдээ би түүнийг зүгээр нэг хүний махар хооллогч алиалагч биш гэдгийг Welcome to Derry цуврал дээр мэдэж авсан. Мэдээж номыг нь уншсан, цаашлаад Стивен Кингийн зохиолуудыг шимтэн уншдаг фэнүүд нь тэр талаар маш сайн мэдэх бах. Ямар ч тач өнөөдрийн бичлэгээрээ өөрийнхөө судалсан хүрээндээ Pennywise ямар учиртай, ханаас гаралтай зүйл болохыг тайлбарлая. Гэхдээ эхлээд Welcome to Derry цувралын талаар сэтгэлээ товчхон дурдах нь зүйтэй бах. Энээс хойш кино болон цувралын спойлер агуулгацсан учраас 2017-19 онуудад гарсан кино, мөн сая дурдсан Welcome to Derry цувралаа үзэж амжаагүй бол үзчихээд эргээд ороод ирээрэй. Welcome to Derry цувралыг яг гарч эхэлснээс нь хойш 7 хоног бүр шимтэн хүлээж үзсэн болохоор цувралын талаар сэтгэлээ эхлээд ярихгүй бол үнэхээр хэл захтнаад болохгүй байна. Энэхүү цувралт 2017 оны It киноноос 27 жилийн өмнөх үйл явдал буюу яг нэг циклийн өмнөх үйл явдал гардаг. Өөрөөр бол prequel. Тийм болохоор Losers Club-ийн хэд маань Pennywise-ыг хэрхэн яасныг мэдэж байгаа учраас өмнөх үйл явдал нь яаж сонирхолтой байж болох хэсгээр их хэрэгэлзэж байсан. Гэвч эхний ангиас л бүр маш сонирхолтой, учир битүүлэг, айц сүргэмгээд олон мэдрэмжүүдийг төрүүлж тэр ирчээ алдалгүй явсаар 8 анги гараад дууссан. Мөн цувралын төгсгөлийн анги дээр Pennywise аль хэдийн ирээдүйн үйл явдлыг мэдэж байдаг, цаг хугацаа түүний хувьд шугам бус байдлаар өрнөдгийг ойлгуулсан. Тэгэхээр Welcome to Derry-г бараг sequel гэж хэлж болохоор. Иймэрхүү уран бүтээлүүд дээр хүүхдүүд гол дүр байдаг учраас тэдэнд тоглож байгаа жүжигчид маш чухал. Тэр бүтээл нь хэр амжилттай байхаас шалтгаалж жүжигчин хүүхдүүдийн карьер шийдэгддэг. Жишээ нь It киноны Losers Club-ийн хүүхд төлбөр тоглосон жүжигчид, Stranger Things-ийн хэдгээд одоо бол мэргэжлийн карьер нь яг эхэлж байгаа жүжигчид. Харин Welcome to Derry цувралын жүжигчин хүүхдүүд тун боломжийн байсан. Өмнө нь харж байгаагүй, маш мундаг жүжиглдэг, хоорондын уур амьсгаланд таарсан хүүхдүүд байсан. Тэр дундаа манай Rich Santos бол үнэхээр хөөрхөн дүр. Сүүлд манай хүний сүнс гарч ирээд Pennywise руу дунд хуруу гаргадаг бол бүр хамгийн гоё хэсэг. За тэгээд Pennywise тоглосон Bill Skarsgårdтай бол юу ч ярих вдэ. Үүн дээр насан турш дөрүүдээс Dick Hallorann-ыг онцлмоор байна. Түүнд тохиолдож байсан, бас тохиолдож байгаа аимшигтай зүйлсд хэрхэн хариу үзүүлж байгааг Chris Chalk жүжигчин маш сайн харуулсан. Мэдээж HBO-ийн цуврал учраас production, хийцлэл, чанар чансаатай бол ярих юм байхгүй. Зарим бүрийн хэмжээний киноноос ч илүү сайн гэж хэлж болно. Зураг авалт, sound effect, CGI, тэр эвлүүлэг, transition бол бүр маш бүтээл санагдсан. Гэхдээ хамгийн чухал нь цувралын зохиол үйл явдал нь өөрөө огт үүдайхгүй, дараагийн анги дээр яах вэ гэсэн асар том хүлээлт үүсгэж чадаж байсан нь онцлог зүйл. Энэ цуврал мэдээж аимшигын жанрын mystery элементтэй ч сэтгэл хөдлөсөн драматик хэсгүүд, комеди үедээ маш нэттэй, сэтгэл зүйн хүнд асуудлыг харуулсан psychological гээд маш олон талыг сайн харуулж чадсан. Цуврал дээр жинхэнэ айдас нь энэ алиалагчаас илүү новшийн racist cult нөхдүүд хүмүүс өөрсдөө гэдгийг харуулсан нь маш их таалагдсан. Бас бүрийн хэмжээний кино болон Стивен Кингийн зохиолуудтай жижиг деталээр холбосон нь нүдэ онсон. Кинотойгоо шууд байдлаар ойлгомжтой холбосон хэсэг гэвэл Marge Pennywise хоёр нүр тулдаг хэсэг дээр Richie Tozier-ыг Marge-ийн хүү гэж хэлдэг. Your son! Don't you recognize your little boy? Гэхдээ энийг хүчээр холбосон гэхээсээ илүү Pennywise-д цаг хугацаа яаж өрнөдгийг ойлгуулах зорилготой байсан. Нэмээд цувралын төгсгөлд Halloran маань overlook зочд буудал очиж ажиллах талаар ярьдаг. How much trouble can a hotel be? Эсвэл 2017 оны It кинон дээр Losers Club-ийн хэд маань өмнө болсон хэрэгүүдийг судалж байх үеэр Welcome to Derry дээр гарсан The Black Spot-ийн хэдлэг хүртэл дурддагддаг. What's the Black Spot? The Black Spot was a nightclub that was burned down years ago by that racist cult. Дүгнээд хэлэхэд ганц нэг логикийн алдаатай гэмээр зүйлс, зарим нэг тэнэг дүр байсныг тооцвол энэ жил үтсэн цувралуудаас маш том сюрприз байж үнэхээр их сэтгэл төрж чадлаа. Одоо харин гол сэдв рүү оръё. Бүжгэлдэг алиалагч Pennywise бол аимшигын зохиолын хаан гэгддэг Стивен Кингийн бүтээсэн дүр. Now let him down here with the clown.
Түүний түүхийг ойлгохын тулд эд зохиолоос гадна Стивен Кингийн олон алдартай номнуудыг уншсан байх шаардлагатай болдог. Түүний номнууд дээрх үйл явдлууд бүгдээрээ нэг мультиверс дотор болдог бөгөөд фэнүүд үүнийг Macroverse гэж нэрлэдэг. Өөрөөр бол түүний зохиолууд хоорондоо шууд байдлаар холбогдох нь багч, маш жижиг байдлаар зарим нэг нэр үйл явдал газруудыг дурдсан байдаг. Жишээ нь Missouri зохиол дээр Annie, Paul Sheldonтэй ярьж байх үеэрээ The Shining дээр гардаг overlook зочд буудлыг манаачин шатаасан тухай дурддаг. Энэ мэтчлийн ердөө хэдхэн үйлбэрээр нэг ертөнц гэдгийг баталж, хооронд нь холбосон тохиолдол маш их бий. Тэгвэл Macroverse хэрхэн бий болсон бэ? Харамсалтай нь үүний талаар тустай зохиол, эсвэл тайлбарласан бичвэр гэж байхгүй ба, уншигчид Стивен Кингийн бүх номнуудыг уншиж байж өөрөө ойлгох боломжтой. Би өөрөө тэр их номыг нь бүгдийг нь уншаагүй ч гэлээ өөрийнхөө судалсан хэмжээнд та бүхэн тайлбарлах гээд үзье. Стивен Кингийн хамгийн алдартай, хамгийн нүсэр зураг зохиол бол The Dark Tower. Энэ зураг хамгийн анх 1982 онд The Gunslinger-ээр эхэлж 2012 онд дууссан байдаг. Ингэхдээ зурлын дор нийт 8 роман, 1 тууж, 1 хүүхдийн зохиол бичсэн. Тэгвэл энэ зураг зохиолд Macroverse-ийн хамгийн чухал мэдээллүүд, лор багтсан байдаг ба бусад номныхны үйл явдлууд түүнээс салаасан гэж фэнүүд үздэг. Эхэндээ бүх зүйл The Prim гэх хангалтч оршихугаас уран гарсан. The Prim-ийн эцэс төгсгөлгүй харанхуй хоосон бөгөөд түүнээс Gan гэх бурханлаг оршихуй бий болсон. Харин Gan бол бүхний бүтээгч хүч ба Dark Tower-ыг бүтээсэн нэгэн. Ингэхдээ Gan-аас 6 гэрэл цацарсан бөгөөд тэрхүү гэрлүүд насар хүчрэгдвэл Dark Tower-ыг түшиж тулах болсон. Харин Dark Tower-ын гол зорилго бол олон зэрэгэлдээ ертөнцүүдийн төв зэг нь болж хязгааргүй ертөнцүүдийн тэнцвэрийг хадгалах. Өөрөөр бол Stephen King-ийн зэрэгэлдээ ертөнцүүд бүгд Dark Tower-тай холбогдсон байдаг. Тэрхүү ертөнц болгонд Dark Tower бий. Заримд нь бодит цамхаг байх бол заримд нь хийсвэр байдлаар оршдог. The Dark Tower зурлын хамгийн сүүлийн номонд гол дур Roland Deschain Dark Tower-ыг Gan-ы бит биелэл байх боломжтой хэмээн дурдсан байдаг. Харин Dark Tower-ыг тулж буй 6 гэрлийг 12 хамгаалагч хамгаалдаг. Үүнд туулай, баавгай, морь, нохой, бүргэд, заан, харх, чон, яст мэлхий, загас, сарсан баг баха, арслан гих 12 амьтад багтана. Харин хамгаалагч бүр гэрлийн нэг үзүүрийг хамгаалдаг. Энэ бүх зэрэгэлдээ ертөнц хооронд Totosh Space гэх харанхуй орон зай оршдог. Өөрөөр бол Macroverse зэрэгэлдээ ертөнц хооронд аялахын тулд Totosh Space-ийг дайраа өнгөрдөг. Заримдаа аялал бүтлгүүтэж Totosh Space-д гацхай аюултай гэж үздэг. Харин энэхүү орон зай нь Macroverse-ийн хамгийн аюултай газар бөгөөд Stephen King-ийн зохиол дээр гардаг ихэнх мангасууд энэ орон зайд бий болсон байдаг. It буюу Pennywise ч бас энэ орон зайд бий болсон гэж таамагладаг. The Mist зохиол дээр засгийн газрын нууцыг анхлахаас Arrowhead Project-ийг эхлүүлж өөр орон зай руу нэвтрэх портлын ажлыг эхлүүлсэн ба энийн зохиол дээр гарах өтгөн манан болон аимшигтай мангасуудыг авчирсан. Харин тэрхүү портал нь Totosh Space-тэй холбогдсон ба зохиол дээр гарах мангасууд нь тэрхүү аимшигтай орон зайгаас гарч ирсэн гэж таамагладаг. Ер нь бол яг энэ шиг Stephen King өөрөө баталгаажуулаагүй ч гэлээ ер нь л үнэн байх боломжтой таамагуд маш их бий. Ямар тач Pennywise нь Glamour гэх нэртэй зүсээ хуургагч, айцаар хооллогч харийн мангас. Тэдний жинхэнэ дүр төрхийг хүний оюун ухаан танин мэдэх боломжгүй гэдэгч ерөнхийдөө аалзан дүрхтэй гэж үздэг. Харин түүний гол мөн чанар нь Deadlights. Deadlights нь мушгирсан шаргал өнгөтэй гэрэл ба Macroverse-ийн асар хүч хэрхэг аюултай энергийн нэгэн хэлбэр. Энэхүү гэрэл рүү хэн нэгэн харах төдийд шууд үхэл эсвэл галзуурдаг. Бүр сүнсийг нь ч хэмтээдэг гэж үздэг. The Dark Tower зуралтай гардаг харанхуй эзэн Crimson King мөн адил Deadlights-ыг ашигладаг байсан ба энэ чадвараа яг л ид шидмэд ашигладаг байсан гэдэг. Харин үүнийг бид аль хэдийн It болон Welcome to Derry зурал дээр Pennywise ашиглаж байхыг харсан билээ. Энэ мангасыг It Glamour гэд айгүй олон янзаар дуудах шаардлагатай учраас толгоо эргүүлэхгүй тулд одооноос зүгээр Pennywise гэд явъя. Pennywise It болон Welcome to Derry зурал дээр 8 тэрбум 500 сая гаруй жилийн настай гэж явдаг. Welcome to Derry зурал дээр хэдэн сая жилийн өмнө хүн төрөлхтөн үсгээс ч өмнө Pennywise дэлхий дээр унсан даруйдаа түүнийг хорж байсан од бутарч суллагдсан. Анхны уугуулчууд одны хилтерхийгээр өөртөө хамгаалдаг байсан. Мөн хилтерхийгээр баган бүтээж түүнийг дээрээ торьсон гэд дэлхий дээр ирснээс хойш маш чухал мэдээллүүдийг бид Welcome to Derry зурал дээр үзсэн. Мөн бүжиглдэг алиалагч Pennywise буюу Bob Gray хүүхдүүд маш дуртай байсан учраас 1908 онд түүнийг идэж Pennywise болсонг тайлбарлсан. Тэгвэл өмнө дурдсан хамгаалагч амьтдтай Pennywise ч бас холбоотой. 12 хамгаалагчдын нэг яст мэлхийг Матурин гэдэг. Түүнийг сайхан сэтгэлтэй, мэрэгэн ухаантай, элдэг зөөлөн гэж бичсэн байдаг. Нэг өдөр Матуриныг эзэг үүрхэж хуйгнаасаа гарan буйлдсан ба тэрхүү буйлдсан нь Stephen King-ийн зохиолууд өрнөдөг мейнстрим буюу үндсэн ертөнц болж таарсан. Үүнээс л түүнийг ямар хүчрэг орших вэ гэдгийг ойлгож болно. Тэгвэл энэхүү яст мэлхий Pennywise-тай яаж холбогддог вэ? Тэдний харилцаа яг ямар холбоотой вэ гэдгийг аль биесээр баталгаажуулаагүй. Гэхдээ Pennywise Матуриныг өрсөлдөгчөө гэж үздэг ба түүнийг залах уу, үүтгэртэй, тэнэг гэж тайлбарладаг. Харин Матурин Pennywise-ыг brother гэж дууддаг. Яг bro гэдэг утгаар ч юм уу, эсвэл ах トゥ гэдэг утгаар гэдгийг нь хэлж мэдэхгүй юм.
Pennywise дэлхий дээр ирж аимшигтай зүйлсийг хийсээр байсан тул Матурын далд байдлаар түүнийг ялахад оролцож байсан. Хэрвээ анзаарч байсан бол It-ийн 2 кинон дээр мөн Welcome to Derry зураг дээр яст мэлхий маш их гардаг. Жишээ нь зураг дээр гэхэд сургууль дээр онцгой байдлын хичээлийг яст мэлхийн дүр тайлбарлаж байдаг бол тэрхүү яст мэлхий дараа нь маскот байдлаар ч бас гарсан. Лилигийн зүүдэг бугуучсан дээр ч бас яст мэлхийний дүрстэй чимэглэл байдаг. Харин It зохиол дээр мөн киноны 2 дугаар анги дээр насан турсан Losers Club Pennywise-ыг ясан нь мөн адил Матуринтай холбоотой. Ном болон кинон дээрх зүйлс ялгаатай ч гэлээ Матурин Losers Club өөрийн хүчнээсээ өгч Чадын зан үйлийг хийхэд тусалдаг. Угаасаа Pennywise бол асар хүчрэхэг мангас, бараг байхгүй чадвар гэж байхгүй. Тийм байхад энгийн хүмүүс түүнийг дийлэх боломж ягаад ч байхгүй. Харин Матурин болон Pennywise-ыг хүч чадлын хувьд энэ тэнцүү гэж үздэг. Зүгээр бойлцороо ертөнц бүтээсэн яст мэлхийтэй адил чадвартай гэхээр ямар аимшигтай мангас болохыг ойлгож байгаах. Энэ мэтчлийн Стивен Кингийн фэнүүд Macroverse болон Pennywise-ийн талаар маш олон янзын онол таамгуудыг дэвшүүлсэн байдаг. Тэр дундаас хамгийн үнэнтэй ойрхон бодит фактуудтай та бүхэнд хүргэлээ. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.